настай хүн наснасаа 10 насаар бараг 20 насаар залуу гиний джинс өмсөөд эсвэл нөгөө стрейт кат классик тийм баруун джинс өмсөөд балерина өмсөөд тэгээд гоё юм сул цамц ганган цамц өмсөөд тэгээ оролт ороочоод хойноос нь ингээ хараад би 35 настай хүн шиг тийм залуу харагдаж байгаа шин. Гэтэл ингээ нүрийг харахаар амар хөшин тийм стилийнхээ ачаад бид нар чинь өөртөө нөгөө залуу нас нэмж харагдуулаад байна шүү дээ. Тэгээ эн чинь юу вэ гэхээр зэрэг mixing and matching байгаа байхгүй. Je suis la mère, tu es l'enfant. Aucun lien n'est plus sage. Tu es le Mixing and matching чинь болохоор зэрэг спортивны хувцсыг амар классик хувцтай холих. Одоо ингээд тэд нар одоо ингээд юу гэдэг нь джинс өмсөөд, пүүз өмсөөд, ийм малгай залгаатай цамц өмсөөд, ахаад яг өмсөөд тий. Яг ч нь бас спортлог casual стилийн хувцанд орж шít. Тэгж чөлөөл хязгаарч явах. Тэгэх юм бол чи хэд спортлог, хэд энгийн одоо ой дотор алах гэж байгаа юм шиг, ууланд алах гэж байгаа юм шиг стил болж ганган харагдахгүй, шик харагдахгүй. Шик стилийг яаж бүрдүүлдэг? Шик бөгөөд модерн стилийг яаж яддаг вэ гэхээр зэрэг спортивны хувцсыг классик загварын хувцастай. Тэгээд амар нөгөө гангарааны одоо түпэл ч юм уу те. Тим юмтай эсвэл пижактай ингээ хослуулж холихоор чинь ажил хэрэгчч биш. Спортивныч биш. Тэгээ аль ч нөхцөлд ингээ урууж хөрвөх чадвартай тим стил бий болчихж байгаа. Энэ одоо mixing and match French style. Өнгөний хувьд та нар харж саарл хаан цагааны тэд нөгөө хоорондоо ууссан тийм өнгөнүүд энэ те. Гой өндөр өсгөд сапог өмслөө. Тэг ажил хэрэгч байж болохоор юпог өмсчлөө. Одоо аль ч стил тохирохоор юм унждаг гой юм сул унжсан цамц байна. Тэгээ энэ чинь ингээ силветийн хувьд болохоор доогуур ингээ дандаа бариу явж байна тий. Тэнгүүтээ дээгүүр нь сул орж ирж байгаа байхгүй. Сул цагаан цамцын дундуур нь зүсч орж ирж байна. Дээрээ сул цамц өмсөө тэгээ нэг юм юу хүзүүний зүйл зүүсэн байна. Оролт айгуу чухал. Тэгэнгүүтээ дээрээс нь ингэж ийм номын дуу стил явж ангуудаа энэ джинси янкар шууд зүсээд casual стил оруулчихж байгаа. Цүнх нь бас ганга стилийн цүнх байна те. Энийг ийм цүнхийг нөгөө structured цүнх гэдэг байхгүй. Хатуу нөгөө зогсдог цүнх. Нөгөө зогсдог джинс гэдэг шиг зогсдог цүнх. Бүр дөрвөн хөлтөө цүнх. Хатуу зогсдог цүнх. Тэр чинь ингээд ямар ч стилийн юм ингээд шууд ингээд дээш нь өргөчдөг байхгүй. Si jamais on s'endort dans notre petit confort, on changera de port, l'amour peut prendre froid. Si on roule vers le nord, on laissera notre décor se consumer alors, l'amour peut prendre froid. Si jamais on s'en sort. Энэ бол айгу бас нөгөө timeless print-нууд биш дээ. Хээнд болохоор зэрэг ийм судлалнууд болж байгаа. Эднэр бол хизээч модноос гарахгүй. Бас энэ бөөрөнгөтэй юмнууд болохоор зэрэг бас хизээч модноос гарахгүй. Хоёр өөр print ч гэсэндээ өнгөөрөө ингээд зогцчихж байна. Тэгээ энэ дээр хагас номын чим шиг нөгөө хагас хэсгээтэй энэ яг модон тренд болоод байсан юм сандал өмсчихэж байна. Тэгээ энэ бол яг ингээд casual чим шиг хагас элегант джинси яг өмсөд би ч юм уу амар casual стилийн цүнх ороод ирж байна. Энэ ингээ дотор бол амар нөгөө нэг элегант юм номын стилийн хувцас явж байгаа сте офисын чим шиг те. Ийм гоё. Энийг болохоор зөв нөгөө нэг mid-length skirt гэдэг бохоо дунд зэргийн skirt тий. Chanel хатагтай хийсний хөлийг хамгийн гоё харагдуулдаг урт байхгүй. Манайхан болохоор зэрэг энийг айгүй таник урт гэдэг. 30 л хүрэх юм бол яг нөгөө 20 настай хүн шиг гоё харагдах болчихно. Энэ нөгөө огор тавгар болоо мухаа олчихно. Дотор нь ийм ингээ номын стил явж ангуудаа тий энэ цүнх нь хүртэл тийм байгаа сте. Pooz яг хоёроо casual холилт яваад байна шүү дээ. Эсний загвар трендийг ерөнхийд нь дагаж зөндөө хязгаарч трендийн болдгоо. Тренд болж байгаа загварт орж байгаа, модонд орж байгаа бүх хувцсыг авахгүй. Энэ өвөл намрын тренд юу болж ийн гэнгүүтээ нэг юм уу хоёр хувийн нэмээд би
би джинсэнд дуртай. Джинс бол джинстэй байхад надад бэлтгэлийн хувцас өмсөх юм шиг тийм comfortable. Гэтэл би джинс өмсөө дахиад дээгүүр нь джинсийн яка өмсөх юм бол нэг чим харагдаж шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг би яаж тэрийг гангаллаг одоо шик стил оруулж яах гэхээр дандаа пижак нөө. Тэгээ би джинс өмсгөр дандаа пижак өмсдөг. Тэгээ болцсон тийм байгаагүй би эн чинь би одоо амар юм өнөөдөр гэх чи амар юм скини джинс өмссөн байж тээ. Тэгэнгүүтээ би ахаад тайлтай юм өмсвөл ингээ нөгөө силуэт нь бүр ингээ бие дагсан болох гэдэг ш. Тэгэхээр зэрэг би ийм шулуун загвартай пижак өмсөж байгаа байхгүй. Тэгэхээр би өргөн одоо нөгөө тарпецэн джинс өмсөх юм бол би тайлтай. Je voudrais oublier le temps pour un soupir pour un instant. Biker jacket гэдэг чинь мотоциклийн савхан хүртэг бол ерөөсөө стиллэг бай гэж бодвол хизээч модноос хоцрохгүй мөнхөд. Тэгээд би одоо ингээд уртаа палаж одоо нөгөө могоо арьс марсан палаж өмсөхөрөө дандаа дээрээс нь байкерс жакет өмсдөг байхгүй. Тэрэн дээрээс ахаад нэг юм тайл мэлтэй нэг амар донжгоцсон ядцсан стил болж. Цагаан цамц бол бас timeless. Цагаан цамц өмсөд доор нь юу ч өмссөн болно. Цагаан цамц өмсчих юм бол тэгэл чи хизээч муухай харагдахгүй л. Франц эмэгтэй дэлгүүрт ороод эрчүүдийн тасгаар сэмхий явж хувцас өөртөө худалдан авах нь бий. Гэртээ ч гэсэн өмсөх хувцас олдохгүй болохоор нөхрийнхөө хувцсны шүүгийг сэмхэн онгойлгож сорогчгийн цамц юм уу ноосон цамцнаас нь хулгайлж өмсөд дээгүүр нь гялалжид толилсон хуурамч юм эмэгтэйлэг зүйлт зүгээл эмэгтэйлэг зүрх оруулчихсан. Яг тэр эрэгтэй хүний хувцас өмсгөр чинь нөгөө хит ядцсан биш болох байхгүй. Одоо ерөнхийдөө oversize юм томцсон цамц юмнууд айгүйх модонд орчод байгаа тийм. Гэхдээ эн чинь би нөхрийнхөө амар том юм цамц өмсчлөг чинь доор нь ахаад навсаас юм өмсөхгүй ш. Бариу юм өмсөн шүү дээ тийм. Тэгээд эрэгтэй хүний сорочкон цамц яагаад айгүй гоё байдаг вэ гэвэл хамгийн best материал байдаг. Cotton хамгийн өндөр чанарын тэгээд айгүй гоё биеттэй нөгөө нэг юм шалчхар биш те шалчхар юм чинь нөгөө ийм хүний биеийн бүх өөс сэвийг харуулна тэгээ ингээ биет наалтан те дандаа гоё цагаан өнгөтэй байдаг цагаан цэнхэр дандаа офисын өнгө чинь тийм байдаг шүү дээ те манай нөхөр мөхрийг болохоор зэрэг амар томд чинь тэгээ ийм урт байх чи ёстой ийм юм өмсөд үзүүрээр нь ингэж ахиж ханцууг нь гаргаад манай дараа бол френч стилээр айгу гоё хоцсон байна гэж. Тэгээд би дарааг юуг нь өөрчилсөн гэхээр нэгдүгээр захаа босох хэрэгтэй. Доторх цамцны ханцуу харагдахгүй. Тэгээ ялангуяа цайвар өнгөтэй юм ингэж зүсчирвэл нэгдүгээр гар руу чи өнгө орно те. Манай монголчууд ихэнх нь бор арьстай хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд энэ рүү чи гар руу чи өнгө cool casual стил орж ирэх байхгүй. Тийм джинс өмслөө гэхэд пүүцтэй өмсөхгүй. Пүүцийг өмсвөл яах вэ гэхээр зэрэг юм номын хувцсан дээр эсвэл амар эмгтээлэг урт палажин дээр дэс нь яах өмсөж эсвэл юугаа өмсчихөр чинь ингээд нөгөө зүгээр хичээгээгүй стил гарчиж байгаа байхгүй. Дайчгүй юу зүгээр үү мэрэгчлийн хувь зүгээр үү энэ чинь загвар үү. За баярлалаа. Баярлалаа мамра. Баярлалаа. Давхарлах леерийн тавтах нь. За леер юм бол айгүй чухал. Энэ бол жинхэнэ леер юм. Хамгийн гадуур яг өмсгдэх ёстой юм шиг. Гэтэл тийм биш байгаа байхгүй. Яаж цагаан цамц өмсчиж тэгээд цагаан цамцаад албаар ингээд доогуур нь цохолж ханцуугийн урдуур нь гаргаж ирнэ. Эрэгтэй хүний сорочг байвал бүр гоё те энэ том учраас доогуур нь гарна. Өнгө флаш өгөн те. Энэ ноосон цамцаа өмсчих. Тэгээд дулаах. Тэгээд дээрэс нь ахиа яака өмсөв. Энэ бас нэг леер юм байна. Хайшлыг гангантай холиод явчихна. Францын style icon Карл Лагерфельдийн Muse Ines de la France Uniqlo жил болгоныхын загварыг нь гаргаж өгсөн. Гоё леер юм болсон байгаа. Boyfriend маягийн джинс өмсөд тэгээ animal print гутал өмсөд принтийг хүртэл ингэж mix and match болсон биш. Дандаа timeless printнууд явж байгаа байхгүй. Карл Бруни дандаа бас джинс өмсдөг. Джинсийг дандаа пижактай өмсдөг. Копо стил бас амар mix and matching леер юм болсон байгаа шүү дээ. Тэгээ оролт айгүй чухал. Скандинавын стил Франц стил хоёрт оролт айгүй чухал. За нөгөө энэ стил хресонч ч юм байна. Леер болсон бас подвалх хүмсөө. Цаам цөмсөө. Цамцаа ингээ яаж ин талыг нь дотор нь хийгээд талыг нь гаргаа. Джинс өмсөж байна. Тэнгүүтээ доогуур нь төбөл өмсөж чинь тэ төбөл өмсөө ганган болгочих чинь. Дуур цагаан цамцныхаа боржгарыг нь ханцуугаараа хүзүүгээрээ. Хүний биеийн одоо энэ мөчний хамгийн нарийнхан эсгүүд энэ бугуу шагаа гэсэн ийм эсгүүдийг яг нүцгэнээр нь ил гаргахаар хүн байгаагаасаа илүү тунхай болж харагддаг байхгүй. Яа тэгэхээр эдгээр чинь хамгийн сүлд өөртөө хоригдуулдаг нарийнхан эсгүүд.
Je voudrais oublier le temps pour un soupir, pour un instant, une parenthèse après la course et partir où mon cœur me pousse. Je voudrais retrouver mes traces. Où est ma vie, où est ma place? Et garder l'or de mon passé au chaud dans mon jardin secret. Je voudrais passer l'océan, croiser le vol d'un goéland, penser à tout ce que j'ai vu, ou bien aller vers l'inconnu. Je voudrais décrocher la lune, je voudrais même sauver la terre, mais avant tout, je voudrais parler à mon père. Parler à mon père.